Сайн уу бүгдээрээ. За энэ бичлэг маань гэлэн бодолд гэртээ хийхээр зэхэж байгаа танд болон энэ салбар руу шинээр ресэж орох гэж байгаа танд зориулсан бичлэг байна. Яагаад тэгэхээр танд би ямар бүтээгдэхүүн хэрэгтэй вэ? Ямар хэрэгслүүд хэрэгтэй вэ? За энэ нэг хэрэгтэй дээ, хэрэггүй дээ ч юм уу, шаардлагагүй дээ тиймэрхүү бичлэг олох гэж байна. Тэгэхээр тэгэхээр бүгдээрээ ингээ надтай хамт байгаарай. Тэгээ би давхар яг уу энэ сэтэрсэн өмсөн дээрээ ажиллаад юм ингээ харуулад явах хэрэгтэй ойлгомжтой байх гэж найдаж байна. Тэгээд бичлэг рүү орцгоё. Яг хумсаа арилгасан иймэрхүү харагдаж байна. Одоо тэгэхээр танд юу хэрэгтэй гэхээр нэг ийм байх байна. Биш хумсны утга гэх юм уу? Гэтэ хумсны утга утгатай надад энэ утга амар гоё санагдаг. Пат гэж авчдаг. Ийм цагаан өмсний утга энийг утгаж авах хүчгүй байдсан шүү. Тэгэхээр иймэрхүүг нь олж аваарай гэж зөвлөе. За, хумсаа авлаа. За, ингээ авчлаа. Авчингууд юу хэрэгтэй? Нэг иймэрхүү. Нарийнхан хуурай танд хэрэгтэй. Ямар ч тач энэ маш нэмгэн хуурай танд хэрэгтэй. Нэмгэн хуурай чинь бас л нэг 100 180 маягтай байхад бол за 100 180 маяг ч юм уу тийм багт болно. За одоо бүгдээрээ нэг хэлбэрийг гаргачих. Тэг миний хумс нэлээд гүн сэтэрсэн болохоор зүгээр бүх бүрийгээ болгоод бодох чинь. За хэлбэр гарсан. Зүгээр л иймэрхүү бүрхий болгочих юм. Тэгэнгუთ одоо бүгдээрэнд нь юу хэрэгтэй вэ гэхээр за ийм байдаг. Хэрвээ хумсаа арилгасан ч юм уу тийм үед ингээд улаан цай юм довгор бэйс жээлмэл үлдсэн байх юм бол ийм хуурайгаар хуурайдна. Миний эн чинь бол 100-тай 2 тал нь хоёулаа 100-тай байхгүй. За 100-тай юм уу 180-тай ийм хуурайгаараа ингэж бариад за барилтыг бол тэгээд явах болох байх та. Одоо би гэхдээ энэ дэр маань тийм байхгүй байгаа учраас зүр ингэж үзүүлж байгаа шүү. Ингээд тэрийг арилгалаа. Тэрнийхээ араас батлаад ийм хуурай. Энэ 200 илүү 200 эдтэй илүү нэг юм хуурай байгаа. Ер нь юм зөөлөн вапор заяа. Энэнгээрээ гоё одоо энийгээ ингээд бүр илүү гоё смут болгоод өгнө. Тэгэхээр танд нэг юм зөөлөн хуурай араас нь хэрэгтэй болж юм тийм үү? За хөнгөн дараал. Явчихна шүү дээ ерөөсөө. Тэгээ энэ бол мэдээж хум сунарч амир гимтэйгээд дэмж гэж юу байх вэ? Амир зөвлөгөн болохоор. За нэг иймэрхүү. За ингээд хумсныхаа талийг супер цэвэрхэн болгоцсон. За энэний хараас яах нь танд ийм хөвөн тэгээд клинсер хэрэгтэй. Клинсер гэдэг маань нэг иймэрхүү юм байна. Gel polish remover гэж бичсэн байгаа. Энэ юм хэрэг болох нь. За хөнгөө нь орглоо. Гоё арчлаа. За ингээд харна. За тэгээ би энэ дээр болохоор нэрэнгээсээ би тийм амар сүртэй дрил мэрэл ашиглаж ингээд цэвэрлэж үзэхгүй. Нэгт бас би багт тэгээд хумсны мах авдаг хайч хоёроо бүгдийг маань ариутгах гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо надад тийм юм алга, тиймээс бүгдээрээ зүгээр хальт янзлах маягаар нэг ийм юм ашиглаж үзье. За энэ болохоор шүү дээ би бас тэр нэг орцлогоос авдаг Stolix Pro гийн одоо ийм tools байна. За энэ нь болохоор ингээд хумсыг чинь нэгт ингээд энэгээр түлхэх нь байна. Хоёрт энэ л болохоор нэг завсрын өгсөн эдийг ингэж татаж авдаг байхгүй. Би тэгтээ энийг далилах гэсэн шүү. Энэ жоохон за яах вэ гэтээ болно гэдэг итгэлтэй. За одоо сайхан махаа түлхээд өгье. Ингээд түлхээд цөхөөд ингээд өгнө. Одоо энэ өгсөн махын энийг хараа хийлээ татлаа. Тэгэхээр энэ гол нь махаа штэ эрхийн уруугаараа ингээ гоё татаад өргөөдөг ингээ улам татаад тэгээд түлхээд татлаа
дуслаа. Ингээл энэ ингээ амар гоё. Би энэ багш нь бүр амар хайртай. За энд үнэн ч гэсэн боломж юм байсан. Одоо Монголд боломжийн гэж хэлэгдэх юм болов. Нэг нь 20 эд байх шиг байсан. За ингээд миний тэр хойдлох хэсэг хараа ингээд цэвэрхэн болцсон баг. Тэр доор нь тийм амар юм байхгүй. Одоо тэгэхээр тэнд нэг байна. Цагааныг харж байна тэр цагааныг очиж авнаа гэд. Тэг авчиж байгаа байхгүй хамгийн амар нь. За одоо энийгээ нөгөө тусал ушуугаар орж тэрийг ингэж яах шаардлага байхгүй. Би ингээ авчиж байгаа болохоор зүгээр шууд иймэрхүү ушуу ашиглаад явчих гэж бодож байна. Зөвлөгөө өгөх байсан. Намд байх юм аа. Зөвлөгөө өгөх юм аа. Би нэг байхгүй. Идэвчлээ би онлайн авчихсан. Яг ч би нэг байх юм. Намайг юм биш. За миний шаариг өнөд бас арай тагж байгаа болохоор одоогоор надад юм алах шаариг байхгүй учраас нэг иймэрхүү юм ашиглаж иймэрхүү ушуу. Тэгээд нэг мөсөн ягаад таслаа. За ер нь нэг иймэрхүү. Би тэгээд одоо нэг юг нэг хэрэгэлдэггүй байхгүй юу? Амар ийм нарийнхан дэрэг байдаг штеп. Ер нь нэлээ ийм нарийнхан ушуугаар хоёр талын цэвэрлэж. Тэгээд энэ боллоо байна. Яг одоо бүгдээрээ яах вэ гэхээр глинсерээр арчсан юм чинь танд бэйс хэрэгтэй. За надад нэг ийм бэйс байна. Энэ болохоор энэ дэлгүүрт зарагддаг ийм Jimmy Brand-ийн жил бэйс жил байна. За давхар надад нэг ийм хурган nail prep байна. Хурган ч шиг. За энэ prep байна. За энэ маань яадаг вэ гэхээр хүмүүсийн чинь тослогийг одоо илүү сайн гэж аавж өгдөг. Тэгээд агаарт уусаад алга болдог юм ууршдаг ийм бүтээгдэхүүн байгаа. Энийг яг бэйсний доор төрөхвөл нэг давуу тал нь одоо тэг илүү хуурай гадаргуу дээр бэйсий чинь гоё тавигдуулах нь шүү дээ. За нэг ингээл тэг ингээд амар хурдан уусаад алга болчихж байгаа зү. За одоо бэйсээ тавья. За энэ бэйсний онцлог нь жоохон зузаан тавигддаг. Тэгэхээр жоохон хэрэглэгдэн гэсэн үг шүү за. Гэтэ үнэн тийм амар үнэтэй биш. Бас олноор навбал хямдруулаад авдаг юм билээ энэ газраас. За явлаа. За ингээд жигд түрхлээ. Одоо тэгэнгүүтээ жоохон ахиухан нэмж аваад тэгээд яг gel sculpture хийж байгаа юм шиг юм гоё дүүргэлттэй тавьж өгнө. Доош нь харуулаад бас бөмбөлгөж өгч болно бэйсээ. Тэгэхээр ингээ уурсаад гоё илүү бөмбөж өгнө штэ. Доош нь ингэж харуулаад. За guys хатаад гараад ирсэн. Ер нь бол ингээд perfection заяа. Хартлаа, хажуу талаасаа хартаа. Ийм. За ингээ хатцсан байна. Тэгэн гут энэ бол бас энийг бол би ингээд үнэхээр recommend хийж байгаа заяа. Энэ айгу сайн бэйс шүү за. Маш сайн бэйс. За тэгээд дахиад хоёр дахь бүр ингээд recommend хиймээр байгаа зүйл гэх юм бол энэ бол энэ байна. Blooming Strong Base Color гэдэг энэ. Oh my god, энэ бол зүгээр бараг л hardest gel гэсэн үг заяа. Гэтэ энэгээр би юу яаж үзээгүй, extension хийж үзээгүй, одоо хумс уртсгал хийж үзээгүй шүү за. Гэхдээ одоо юм natural хумсан дээр French-ын доор ч юм уу тийм гой өнгийн ягаан өнгийг эндээс үнэхээр сонгох боломжтой. Надад одоогоор яг энэ номер 2 3 4 гэсэн өнгөнүүд байна. За тэгээ миний бүр хамгийн дуртай нь болохоор энэ супер цэвэрхэн clean girl vibe өгдөг
Тэгээд дээрэс нь French-ний доор супер гоё, классик. Тэгээд бас дээрэс нь маш хатуу. Тэгэхээр одоо шууд би бейсэн дээрээ энийг гоё тавиал дээрэс нь French хийгээ топ тавиад болоо гэсэн үг. За 3-ын өнгийг харъя л да. Ийм гоё ягаа өнгө. За 4-ийнх нь 3 жоохон экстра ягаа байгаа даа. Номер 4-ийг үзцгээе. Нэг юм милки маяг өнгө. Тэгэхээр миний хуучин одоо будагны маань суурин болохоор номер 2 байгаа. За тэгэхээр номер 2-ыг тавьцгаая. За энэний оронд биш ээ. Энтэй хамт хэрэглэгдэх юу вэ гэхээр мэдээж багс байна. За багс чинь юу байх хэрэгтэй? Жохон юм биетэй байх хэрэгтэй. Иймэрхүү. Одоо яг тэгэхээр энэ желийг бүгдээрээ гоё тэгшгэн тавихын тулд энэ биер ашиглана мэдээж. За иймэрхүү биерээр болохоор зөв French дурдаг. Гэхдээ ийм биерний үстэй одоо ийм үстэй ийм биер болохоор иймэрхүү гээлнүүдийг даадаггүй заяа. Амар гоё ингээд ороод татаж өгөх чадваргүй ер нь айгу даадаггүй. Тиймээс ийм биетэй үсийг ашиглах хэрэгтэй. Гээл тавих үедээ. За тэгээд яс тиймэрхүү байна. За энийгээ бүгдээрээ жоохон дэлгэрэнгүй яриа. За энийг бол би өнөөдөр энэ French-ийнхаа доотлын хатуу жил сууринда ашиглана тийм үү. Гэхдээ жээлнүүдээс айгүй олон төрөл байгаа. За жишээ нь ийм байна. Burn Pretty-ийн Builder Gel. За 8-1 мэгэнчтэй хаашийн заяа. Builder Gel гэдэг маань ер нь бол энэгээр чи extension хийж болно гэсэн үг. Гэхдээ энэгээр хангалттай урт extension хийхийг зөвлөхгүй. Нэг 5 мм ч юм уу те нэг өндөгнөөс нь иймэрхүү болтол хүмүүсийг бол энэ хийчдэг. Ийм бүтцтэй бас. За энэ гэхдээ ер нь бол soft gel гэдэг тал руугаа ордог байхгүй юу? Builder gel энэ bottle гэсэн иймэрхүү желнүүд ер нь soft gelтэй л орно. Тэгэхээр энийг аль болох бас л яг иймэрхүү бэйсээ тавилаа дээрээс нь баг зэргийн хатууралт хийгээд гээлэн модалт хийхэд илүү тохиромжтой гэсэн үг. За. Энэ байна. Энэ бол үнэхээр хатуу жил буюу иймэрхүү савталгаатай байдаг жилнүүд хүмүүс урсгахад илүү тохиромжтой гэсэн үг. Мэдээж багсаар нэмгэн аваад бас энийгээ зүгээр энгийн бодолтны доор ашиглаж иж болно. Тэгэхээр энэ нь ер нь илүү дээр бас мөнгөнд чи хэмнэлттэй тийм савлгаа байдаг. Энэгээр таад юу ч хийж болно. Урт хумстэй тэгээд бүр ингэ сайн сэтгэвэл энэгээр ч одоо нэг товгор жээлмэл бүх юмаа л ингэ хийж штэ. За энэ болохоор байхад зүгээр гэдэг ийм савлгаатай бүтээгдэхүүн. Түүнээс шин байх ёстой биш. Зүгээр байхад зүгээр. Түүнээс нэг ийм байхад таад энэгээрээ хумс уртсгалтай хийж гэнэ, багсаараа нэмгэн яваад энгийн бодолтой хийчих гэнэ тийм үү? Хатууруулах одоо тэр sculpture энэ бүх юмыг энэгээр хийж боломжтой. Иймэрхүү ялгаа байдаг. Ерөөсөө ёстой мостой гэсэн юм байхгүй. За тэгээд бас нэг ийм юм байгаа. Одоо энэ jelly gel гэж нэг юм байгаа. Builder gel. Энэгээр бас хумс уртсгах боломжтой, бүрэн боломжтой. Гэхдээ анхлан суралцж байгаа хүмүүст бол jelly-ийг би зөвлөхгүй. Яагаад тэгэхээр энийгээ бүр ингээд цаашлаад ингээд dual form одоо нэг сэндвич тип мип гэдэг байгаа. Тиймэрхүү юмнуудад энэ маань илүү зүгээр байдаг ашиглахад. Яагаад тэгэхээр эн чинь нэг 50-гуут ингээд уурсахгүй. Jelly гэдэг чинь нэг юм my gosh. За яаж үзүүлэх вэ? За энэ юм. Jelly гэдэг чинь нэг иймэрхүү энэ хараа ингээд энийг болохоор за иймэрхүү jelly хэлбэрийн ийм желнүүдийг болохоор юу яхад зүгээр. Dual form гэдэг нэг аксен төвшний тэднэрт маань ингээд илүү зүгээр байдаг. Суурийг нь гаргаж өгөөд дээрээс нэгээ явчихдаг. Тэгэхээр хамгийн эхлээд чи ямар тач бэйс авах нь байна. Тэгээд зүгээр ийм савтай жилийг л хамгийн их хэрэглэгддэг өнгөнөөс нь сонгоод нэгийг авчих. Эхний ээлжинд гэртээ бол тэгж зөвлөх нь. Түүнээс энэ минь ингээд илүү зардал болно шүү. Яваандаа чи ингээд ажил дээр гараад үйлчлүүлэгч их аваад ингээд ирэх юм бол энэ бол бас хэрэглэгдэх гээд байдаг. Тэгтээ гэртээ бол хамгийн классик, хамгийн хэрэгтэй өнгөнөөсөө сонгоод нэгийг ийм савлгаатайг нь сонгохыг зөвлөж байна. За үйлчлүүлээд бүгдээрээ суурай шууд тавьцгаая. За бэйсик бол заавал арчих ёстой биш. Арчихгүй ч болно, арчиж ч болно. Тэр бол дурын асуудал заяа. Яг эхлээд одоо энэ юугаараа нэг явлаа. Нэг жигд явах нь шүү дээ. Бас дахиад хүрглээ, татлаа.
Хүргэлээ. Татлаа. Муута энэс нэг иймэрхүү томхон ингэж аваад шууд гол хэсэгт нь тавьчих заяа. Түр гол хэсэгт нь сайхан ингээ пад гэж тавьдаг. Тэнийг тийм нэг доотлол чинь нэмгэн давхар хатаагүй байгаа учраас угаасаа энэ чи өөрөө таарна заяа. Тэгээд энэ багс болохоор зүгээр туслаад хүрээгүй газар байна уу те тэр газруудаар нь хүргэж өгж байгаамаа. За багсаа явлаа. Бэрээ ингээд тэр мах юуны завсраар ингээд гоё тах нэмгээ оруулаад хүрээгүй газар болгонд ингээд гоё хүргээд өгнө. Тэр хойшоо мошоо гоё тулгаж өгөөд тэнгуут одоо яах нь шууд доошоо харуулна. Доошоо харуулад багсаараа бас доошоо харуулсан гэж бодож байгаа за багсаараа тэгээд ингээд энэ гол хэсгээ жоохон ингээд татаж өгөхөөр бөмбөждөг байхгүй. За ингээд ер нь бол суурь шууд бэлэн болчлоо гэсэн үг. За нөгөөх маань хатаад гараад ирсэн хардаа ингэж харагдчих. Тэгэхээр чи энийг дахиж нэмж одоо үрж мөрөх шаардлага гэсэн үг. Хэрвээ овонтой энэ маань ингээд тавигдсан байгаа тохиолдолд клинсертэй хөнгөөр ямартай чинь тослог хэсгийг авлаа. Тэгээд нөгөө нэг 150 180 маятай энэ вап биш үү те энэнгээрээ гой үрээд смутлээд өгнө. Энэнгээрээ бор ингээд амар гоё болохоор ингээд авчи. За тэгээд би энийг бол нөгөө нимкэн хушуугаараа одоо нимкэн хушууг нимкэн хуураагаараа дахиад гоё хэлбэрийн тодтогоод өгнө гээл тавьсны араас. За. Ингээ юм болцсон байна. Одоо бүгдээрээ шууд френчээ зурнаа. За, френчийг мэдээж олон янзаар зурдаг. Тэгээд би бол түлхүү энэ френч хийдэг зориултын ийм гэл ашигладаг байхгүй юу? Ийм гэл ашигладаг. Энийг бас painting gel болгож ашиглаж болдог. Энийг бол би өнөөдөр ашиглана. Гэхдээ зүгээр энийг бол заавал ингээд авах хэрэггүй. Гэхдээ магадгүй чи бүтээгдэхүүнүүд авахд чамд бол мэдээж зурлагын хар жил болон цагаан жил хоёр үргэлж чи авдаг. Тэгэхээр үгүй авдаг гэний авах хэрэгтэй. Хэрвээ магадгүй чамд энэ цагаан painting gel байхгүй бол зүгээр юм цагаан гел лакгүй штэ. Цагаан гел лака ингэж аваад ийм юмн дээр тавиад одоо нөгөө сая би хатууруулт энийг хийсэн штэ тий. Яг энэ явсан степ хоорондоо энийг гаргаад энэ дээрээ тавьчих. Тэгэхээр баг зэргийн жоохон уруул явагдаад баг зэргийн өтгөрчин гэж би боддог. Тэгэхээр амар өтгөрөхгүй ч гэсэндээ жоохон тослон заяа. Тэгэхээр одоо би тэгж бодож байна. За одоо френчээ зурцгаар ямар тааж нөгөө юм нарийнхан багсаа би бол ашиглаж байна өнөөдөр. За нарийнхан багсаараа авлаа. Ер нь бол бараг л ийм нөгөө micro french зурна гэсэн үг үгүйс ийм natural хомсон дээр ямар тааш нэг иймэрхүү би дандаа ингэж эхэлж зураасаа ингэж гаргадаг. Тэг хүн болгоны арга өөр байх. Тэг яг френчийг ингэх ёстой гэсэн юм бол байхгүй. Тэгээд энэ хажуудлын нөгөө смайлийнхаа өмнө энэ хоёр талаас нэг энэ хүртэл явуулна да гэсэн хэмжээг ингээ авчна. Тэгэхээр нэг иймэрхүү юм гараад ирж байгаа тест. За тэгэнгүүт энийг нэмгэн татлаа. Ишиг нийлүүлчихнэ. Тэгээ бас нэмгэн татлаа. Ишиг нийлүүлчихнэ. За тэгээ ер нь бол дүүргэлт явагдаад хоёрт дүүргэлтээ явсныхаа дараа бүгдээрээ нөгөө френчний алдаа игэнд байгаа юу байна те тэрийг харчихна гэсэн үг. Дүүргэлтээ явуулаагүй байхад алдаа ч юм бол яг харагдахгүй байдаг шүү заяа. За ингээд иймэрхүү байна. Тэгэхээр одоо би алдаагаа ингээ амар сайн харж штэ.
Хүний гар дээр зургатаа болохоор ингэж харж байгаа, бас ингэж харж байгаа, гарыг нь ингэж эргүүлж мэргүүлж байгаа алтайгаа хараад гоё зурна. За ингээ French маань ер нь болцсон байна. Одоо бүгдээрээ энэ дээрээ топод тавиад. Энэ болохоор ингээ Shopme-ийн Super Glossy гэдэг топыг тавих гэж байна. За топоо ингээд бас гоё тэгэл хүргээл татал. Гэхдээ чи анханасаа л ингээ амар алдаг маникюрч болно. Хүмүүс артист болно гэж бодож байгаа юм бол заавал дрил маникюр л сурах хэрэгтэй. Бүр мөнгөө төлөөд хамгийн гэр оронтой чи ойрхон ч юм уу те. Тэгээ хараас вав гэдэг инспа авдаг тэр хүнээсээ асуугаад, гуйгаад цагийнх нь мөнгө төгрөг, өдрийнх нь мөнгө төгрөгийг ярилцаад тэгэл сурчих хэрэгтэй. Тэг чи бүр амар баярлна. Дрил маникюр сурснараа. За тэгээд топ чинь хоёр талаараа хангалттай тавигдаагүй юм шиг санагдах юм бол чамд дахиад энэ багсаа хэрэглэнэ. Чи дахиад энэ багсаа хэрэглэнэ. Тэгээд топоо сайхан Френчнийхаа энэ үзүүлэлт рүү оруулж өгөөд. За тэгээд давхарт миний байнгын хэрэглээ болсон энэ модыг бүгдээр ашиглана. Одоо энэ ийш ийш уурсгасан тохиолдолд мод бүр маш цэвэрхэн цэвэрлэж өгдөг. Yes. За ингээд хатаач. За. Ингээд топ маань хатцсан юм болцсон байна. Одоо сүүлийн степ бас дахиад нөгөө нэмгэн хураагаараа ингээд илүү гоё цэвэрлэж өгнө. Гэхдээ хараа ингэж шууд ингэх юм бол болохгүй, ингэ тэв тэгшээ ингэж болохгүй. Ийм ташуу байралтай. Ингэж гоё үрж өгнө. Тэгэх юм бол нэгт Френч чи илүү гоё юм тодтогч, Френч чи илүү гоё тодорч харагдахаас гадна ингээд хэлбэр мэлбэрч хүртэл гоё ялна. Ингээд энэ маань юм болсон байна. Одоо бүгдээрээ энийгээ дахиад нэг клинсертэй хөнгөөр арчаад заяа. Ингээд сайхан арчаад уртлын одоо арчиж ингээд цэвэрлэж ямарч будаггүй болгоно шүү дээ. Одоо яах вэ гэхээр танд юу хэрэгтэй вэ гэхээр тос хэрэгтэй. Хумсны тос. За хумсны тос бол ямар ч үеж болно. Чиний мөнгө санхүүгээс хамаарат. Чиний мөнгө санхүү ямар үнэрэнд дуртайгаас хамаарат. Хумсны тос бол ямар ч үеж болно. Тэгээ сайхан ингээд. Вау. Look. Ингээ юм болчлоо. Энэ талаасаа нэг юм. Энэ талаасаа ийм. Ийм гоё френчийг бүгдээр хийлээ. Ийм micro french гэх юм да. За бүгдээрээ нөгөө сэтэрсэн бизнесийг одоо ийм гоё болгосон байна. Хада. Бус нь уусаа юу цаахгүй. Яг солиодох ёстой болсон байгаа учраас би тэр чигээр ингээд тайчж байгаа юм. За ийм френч зурлаа. За энэ бичлэгний хайлайт хэсэг юу байсан бэ гэхээр ер нь бол энэ байсан шүү заяа. Одоо энэ natural өнгийн харалтай ийм гоё. Тэгээ жоохон more extra ягаан байлгахыг хүсвэл ийм ягаан. За тэгээ би энэ гурыгаа үнэхээр дутуу үнэлсэн байсан. Би зүгээр л бейсний өнгө гэж бодсон. Ер нь педикюр медикюр дайжгүй юм байна гэж бодсон. Гэтэ педикюр дайжгүй хിവэрээ гэхдээ энэ эднэр одоо ийм хатуу амар хатуу. Одоо энэ ингээд ер нь хугарн байхгүй. Энэ штэ тэгээ энэ дээр би ингээд хатуу жел тавьж исэн байхгүй юу? Одоо нэг бөөрхийс авалгаатай. Гэхдээ ингээд энэ ингээд тараа хартаа. Ингүүл ингээд хөдлөн
Тэгэхэд энэ болохоор штэ тий амар хатуу. Үнэхээр хатуу. Заяа. Тэгэхээр энийг үнэхээр оролдоод үзээрэй. Тэгээд ийм хөөрхөн өнгөтэй болохоор угаасаа зүгээр нэг тод өнгөний доор тахад амар хайраа учраас би ингээ френч болгоныхоо доор энийг ингэж тавина гэж бодож байгаа. Ийм гоё өнгө. Яг энэ өнгө бол номер 2 шүү за. Энэ Bloom-ийн Strong Base Color number 2. Энийг заавал аваарай гэж зөвлөмөр байна. Бас мэдээж энэ base бол угаасаа одоо баг бүгд мэддэг болсон байх. Маш алдартай гэсэн Солонгосдоо. Гэхдээ угаасаа яг алдартай байх ёстой байх нэгөө сайн барьдаг шүү заяа. За тэгээ мэдээж base бид нар бол та хэдийн сонголт байгаа. Ямар брендийн, ямар савлгаатай, үзмжнээс нүртэл шалтгаалаад эдгээр бол бүгдээрээ ингээд та хэдийн сонголт. Гэхдээ би гаранти өгч чадах зүйлс гэх юм бол одоо бас нь юу вэ? Энэ Shokmi-гийн rubber base бас гоё, Strong-ийн энэ Bloom брендийн Strong base бас гоё. За тэгээд Runelli-ийн hard base бас гоё. Тэгээд эдгээр бол би ингээд бүгдэнд нь гаранти өгч чадна. Яа тэгэхээр үгүйсээ бүгд яг чиний үйлчлэгч чинь чам дээр ирлээ 3 4 7 хоногийн дараа ирлээ яг л тэгж ирнэ. Одоо салж малж унахгүй гэсэн үг. Тэг үнэхээр одоо яа дээ хугарч муураад ингэсэн байх мэл гэж хүний чинь л асуудал баг. Түүнээс шинэ л чиний хумсны толион дээрх юмнуудыг маш сайн тогтоодог ийм бейснүүд байгаа. За тэгээд зүгээр заавалжгүй френч хийдэг хүмүүнд ер нь ингээ френч хийдэг хүмүүнд ингээ зөвлөхөд байж тээ. Одоо тэр том хүмүүст одоо зөвлөхийн цаашин. Гэтэ нөгөө all eyes on me энэ ингээд одоо френчийг бүр ингээд тий профайла болгосон гэх юм. За амар сүртэй ярих гадна. За тийм хүмүүст бол энэ бол үнэхээр ажлыг хөнгөвчлэн ийм гоё өнгөтэй. Тэгээд амар хатуу. Тэгээд ажиллахад маш амархан. Энэ Bloom гэдэг брендийг сонгоод үзээрэй. Especially яг энэ Strong Base Color гэдэг энэ эдрэг үнэхээр гоё өнгөтэй. За би бүр энийг амлаж байна. Тэгэхээр энийг хийхэд одоо танд яг юу хэрэглэгдсэнийг та хэд маань ингээ сайн харсан байх, анзаарсан байх. Тэгэхээр иймэрхүү юмнууд танд ихний ээлжинд хэрэгтэй байх нэ. Энэний завсраар өнгөнүүд мэдээж та хэд авах нь. За тэгээд нэг амар дутаад байх юм бол байхгүй дээ. Эднэрийг авсан байхад. Тэгээд энэний дараагаар би яг уу advanced design буюу юм stylish design хийхэд ийм байх хэрэгтэй шүү гэсэн юмудаа бас ингээд ярих болно. Тэгээд өнөөдрийн мэдлэгтэй хамтаасан та хэдтэй баярлалаа. Ер нь бол та хэдийг хэрэглэгдэх зүйлс ердөө л энэ байлаа. Тэгээ модыг бити мартаарай. Энэ амар хэрэгтэй байдаг шүү. Тэгээд энэ модороо түлхээд ингэсэн ч болно. Гэхдээ гэр аргаараа та хэд маань ингээд хумсныхаа хойдлыг цэвэрлэж байгаа бол ийм пушер аваад хойдлоор нь нөгөө өвчсөн тослог хэсгнүүд ингээд татаад авчихна шүү дээ. Тэгэнгуутаа ер нь ингээд бэх хайч ч юм уу аль нэг юмараа хэрэглэхэд ингээд боломжийн цэвэрхэн болчихноо. Гэртээ угаасаа ямар ч туршлагагүй ингээд ах эгч дүүнэр ахын ч дайжсаа. Гэрийнхэндээ найзуудтай өөртөө хийж байгаа бол амар сүртэй чи тэгээд анхлан хийж байгаа бол сүртэй дэрэл рүү ингэж битгий шунаарай, бити дэрэл шууд барьж аваарай. Хүнд мөнгөний төлөөд чаддаг хүнд мөнгөний төлөөд дэрэлийг сурах ёстой шүү чи заавал. Тэгвэл чи ингээд нэгт урам аавна, өөрөөсөө урам аавна. Тэгээд ингээд цаашдаа ингээд өргөжлүүлээд явах боломжтой болно гэсэн хүмүүсийн цус нүдтэй бити хамаагүй холилдохгүй байхын тулд чамд дэрэлний мэдлэг маш их хэрэгтэй. Тэгээд энэ газар бол мэдээж нэг дэрэлний хичээлийг тусгайчлан ордог юм билээ шүү. Одоо заавал нөгөө ингээ фул хичээл авахд ингээд мөнгө нь мэдээж үнэтэй болцсон байгаа даа шүү. Одоо ер нь гадуур. Тэгэхээр зөвхөн дэрэлний сургалтыг авах юм бол үнийг мэдэхгүй байна. Гэтэ мэдээж та нар бүр ингээд сертификат энэ төр авахаас хямдхан тусах байх. Дэрэл маникюр. Тэгээ эднийхээ дэрэл маникюр эзэмшигээс тусдан сертификат өгдөг үгүй мэдэхгүй байна. Ямар тач эндээс дэрэл маникюрыг шууд сурах юм билээ шүү. Бичлэн танхимын сургалт. Тэгэхээр энэ бол амар гүйдэлхгүй. Тэгээ сонгоорой. За тэгээд ер нь амжилт хүсье. Бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Баяр таа.